ямар нэг чи бусдаас дор, чи бусдад харьцуулагдсан, чи одоо ард үлдсэн, тэгээ ялгагдаж үлдсэн тийм мэдрэмж авах. Эсвэл чи бусдаас арай бага одоо анхаарал халамж авах. Одоо арай бусдаас бага одоо тийм мэдрэмж авсан үед юу болдог гэхээр багтаа бусдад харьцуулагдажсэн, бусдаас бага хайр мэдэрчсэн, бусдаас ялбарлан гадуурхагдажсэн тийм мэдрэмж авчихсан дотор хүүхэд чинь босч ирж идэг. Би сая яг тэрийг мэдэрсэн. Багтаа ягаад ч дүүтэйг аягүй харьцуулагддаг, би дүүгээсээ дор, дүүгээсээ бага хайрлагддаг. Тэгээ одоо миний хайртай хүмүүс нэг гэр бүлийн дүүд илүү хайртай, дүүд илүү их юм авч өгдөг, дүүг илүү их анхаардаг, халамжилдаг гэсэн мэдрэмжийг би авч өссөн учраас яг тэр мэдрэмжийг сая аваад би хичнээн том болсон юм хамаагүй миний дотор чиний дотор үргэлж тэр бэлтгэсэн хайр дотоо мэдэрсэн хүүхэд үргэлж сууж идэг. Тэгээд би сая яг тэр мэдрэмжийг аваад тэгээд өөрийгөө жоохон ингэ сонсоод тавьшруулад дотоод хүүхдтэйгээ холбогдоод би дотоод хүүхдтэй хайрыг өгсөн, дотоод хүүхдэд илүү анхаарал халамжийг өгсөн. Чи зүгээр би чамтай хамт байна, би чамайг хайрлаж байна, би чамд чи өгсөн юм авч байна гэж тэрийг харагдаж тайтгаруулж, чи үнцэнтэй, чи байгаагаараа чухал, чи ингэж чухал те, чи байгаагаараа хангалттай гэдгийг нь үргэлж сануулж өөрийгөө болон дотоод хүүхдээ тавьшруулж, тайтгаруулж хайрлаа. Тэрнийхээ дутуу гэсэн тэр мэдрэмжийг дүүргэж өглөө. Тэгэхээр миний сургалтанд дотоод хүүхдийн бясалгал гэж хичээл ордог. Тэр сургалтаар дотоод хүүхдтэйгээ уулзаад түүнд эргэлдээ эмээг өгөх тийм бяцхан дасгал ордог. Яг бүтэн бол сургалт биш. Тийм бяцхан дасгал байдаг. Санарч ирэл тамирын сургалтын маань аваад үзээрэй. I love you. And you are enough. Чи байгаараа хангалттай, байгаараа хайрлагдсан. Чи чухал, чи үнэтэй.